Офшор дансны тухай зарим нэг ойлголтыг ардчилсан Монгол улсын анхны ерөнхий сайд асан Дашин Бямсүрэнга тайлбарлажээ. Товчлон сэрүүлбээс оюу толгойн гэрээг анх батлахдаа ерөнхий сайд асан Баяр оюу толгойн уурхайн цэвэр орлогын 76% нь Монгол улс үүнийг би толгоогоороо хариуцна гэж байсан. Харин сүү ботвол дараа нь 59% нь үлднэ гэж бууруулсан. Одоо бол 10% хүрэхгүй нь Монгол үлдэж байгаа юм. Энэ хэрээрээ гадаад компани 90% нь эзэмсэж байгаа бол таарч байна. Улаан цайм ийм дээрмийн гэрээг үзэж харахгүйгээр батлуулах цорын газар нь мэдээж авилга. Тэгэхээр тэр мөнгө офшорт байгаа нь ойлгомжтой. Түүнээс гадна бизнесмэнүүд офшорт мөнгөтэй байгаа нь хэвийн зүйл биш. Ер нь бизнес эрхэлдэг хүмүүс бэлэн мөнгөтэй байх нь хов. Тухайлбал 1998 оны 8 дугаар сард баррел нефт $11 болж буурсан. Ингэж үүн буусан тул тэр хэрээрээ их мөнгө төсөвт нэмэгдэж орох ёстой байтал дөнгөж 2.4 тэрбум төгрөг нэмэгдсэн байсан. Тэгэхээр шатхуун импортлагч компаниуд хуурамчнаас ажилуулсан байна. Тэр мөнгөө гадагшлуулж офшорт байршуулсан гэсэн үг гэжээ. Товчхондоо өнөөдөр шууган дараад байгаа офшор данстангууд бол Монгол улсыг ядуур өр ширүүнд оруулсан гол буруутнууд исэн байна. Одоо тэгэхээр тэр мөнгнүүдээ эргүүлэн олж ирэх хэрэгтэй ба тэгж чадвал энэ хямралыг зогсоо. Явж ойж Монгол улс хямраагүй харин хямруулсан байна гэд байдаг чинь энэ шүү дээ. Ахин хэлий Монгол улс хямраагүй харин хулгайлж цөлмөж офшорт нууж хямруулсан байна.